Мэдээ үргэлжилж байна. Жил бүрийн 11-р сарын 19-нд олон улсын эрчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиолдгоо. Энэ телевизийн өдрийг тохиолдуулан эрчүүдийн эрхийн асуудлыг хөндөж байна. За орчин үед эрчүүд ариун цэврийн өрөөг Peace Room буюу амар амгалангийн өрөө хэмээн нэрлэх болжээ. Шалтгаан нь эрчүүд ариун цэврийн өрөөнд байхдаа илүү тайван өөрөөрөө байх боломж бүрддэг хэмээн хариулж байлаа. Эр хүн уйлдаггүй эрэгтэй хүн байж ингэх ёсгүй зэрэг уламжлалт хэвшмэл сэтгэлгээ нь Монгол эрчүүдийн эрхийг зөрчих суурь болдог гэж зарим судлаачид үздэг. Тэгвэл өнөөдөр олон улсын эрчүүдийн өдөр. Эрчүүдийн хамгийн амар амгалан тайван байх орчин нь ариун цэврийн өрөө болж хуурсан гэдгийг судлаачид хэлж байна. Энэхүү өрөөнд эрчүүд өдөрт дунджаар 15 минутыг өнгөрүүлдэг гэсэн судалгаа бий. Тэд хэдэн минутыг өөрийн тухтай орчинд буюу ариун цэврийн өрөөнд өнгөрүүлдэг үгүй гэдэг дээр дараах хариултыг өглөө. Уцаа оролдоод нэг 20 минут болно. Ер нь өөрөөрөө бол 50 л гэсэн үг л дээ. Хүүхдүүдийн ажил байгаа л юм биш. Уцаа оролдоод байгаа ш. За ер нь тэгэхээр хэрэгцээгээ хангаал нэг бас нэг тухлаад бас нэг юм үзэх тохиолдол байна. Тэр өвөний л өөрсдийнх нь өөрсдөөс нь шалтгаалдаг байна. Эрчүүд ариун цэврийн өрөөнд олон минут зарцуулан суухад сэтгэл санаа нь тайвширч болохч эрүүл мэндийн асуудал дагуулдаг байна. Эрчүүд хүчтэй төсвөртэй байх ёстой гэдэг ойлголтоос үүдэлтэйгээр тэд стрессээ тайлах газар ховор учраас амар амгалангийн өрөөг сонгохоос өөр аргагүй хүрдэг гэж зарим эрчүүд тайлбарллаа. Монгол эрчүүдийн энэ нөхцөл байдлыг гэр бүлийнхэн нь ялангуяа эхнэрүүд нь ойлгон өөрийнхөө чөлөөт байх орчин нөхцөлийг нь бүрдүүлж орон зайг олгох нь чухлыг зөвлөлөө. Хүн болгонд хувийн орон зай гэж байдаг. Гэр бүлийн хувьд ч гэсэн одоо эхнэр бол нөхрийнхөө хувийн орон зайг заавал хөндлөх ёстой. За мэдээж нөхөр ч гэсэн тийм. Ажил дээр ч гэсэн хамт олонны хүн болгонд хувийн орон зай байх ёстой. Гэтэл магадгүй эхнэр одоо нөхөртөө тийм хувийн орон зайг нь олгохгүй байх юм бол гэртээ байхад энийг хий, тэрийг яри энэтрэ гэд хүсээгүй үед нь уг нь үдэ чи хэвээр ярилцах хэвээр. Гэтэ буруу цаг үед нь эсвэл ажил дээр байхад ажлын ямар нэгэн стресс, дарамт ачаалттай тохиолдолд ядарчаад ажлынхаа өрөөнд хідүүлээ сууж байгаа тохиолдолд тэр чинь өөрөөрөө байж чадахгүй шүү дээ. Эрх чөлөөтэй байж чадахгүй. Тэнгүүд хамгийн нөгөө одоо авралын орон зай нь 0 болоо хөрчдөг. Мэдээж хинч саад болохгүй, айгүй амар амгалан яг өөрөөрөө тэндээс нөгөө луун гайд нуу, лаа гайд нуу тайван тийм орчин. Уг нь бол эрчүүд өөрийн гэсэн хоббитой болж цаг зарцуулж чадвал өөрийгөө тайвшруулах олон гарц гаргалгаа байдгийг сэтгэл засалж зөвлөлөө. Тиймээс оюун санааны стрессээ бүрэн тайлахын тулд дор хаяж 3 аргыг эзэмшсэн арга ашиглан өөрийгөө тайвшруулах нь аливаа сөрөг эрсдлээс өөрийгөө хамгаалах хамгийн том боломж юм а. Мөн хэвшмэл ойлголтоос ангид байж сэтгэл засалчид тогтмол хандаж байхыг зөвлөлөө.